1431 оны 5 дугаар сарын 30. Францын Руан хотын зах дээр асар том түүдэг гал дүрлэлцэн. Тэр галын голд 19 настай нэгэн охин Бурхны нэрийг дуудан зогслоо. Түүнийг англичууд шулам гэж нэрлэж байсан бол Францын ард түмэн аврагч гэж харж байлаа. Ердөө 2 жилийн өмнө тэрээр бичиг үсэг мэдэхгүй тариачин охин байсан ч яаж бүхэл бүтэн улсын армийг удирдах 100 жилийн дайны хувь заяаг эргүүлж чадав. Энэ бол түүхэндх хамгийн юр бусын хамгийн эмгэнэл төв тавилангуудын нэг билээ. Өнөөдөр бид Орлеаны онгоо охин буюу Жанна де Аркийн тухай өгүүлэх болно. Жанна 1412 онд Домреми хэмээх жижигхэн тосгонд бэнтэлжээ. Тэр үеийн Франц улс тамшиг байлаа. Англитай хийсэн 100 жилийн дан үргэлжилж өлсгөлөн үхэл хаасайгүй нүрэлсэн байв. Францын хаан ширээний залгамжлагч болох 7 дугаар Чарльз өөрийнхөө ордноос хөөгдөж улс орнд мөхлийн ирмэгт ирээд байлаа. Жанна 13 настай байхдаа анх удаа цэцэрлэгтээ сууж байхдаа юр бусын зүйл мэдэрсэн гэдэг. Түүнд Гиген Михаил, Гиген Екатерина нар үзэгдэж чи Францыг аварч хааны дитмийг зөвлөх ёстой гэж хэлсэн гэдэг. 3 жилийн турш тэрээр энэ дуу хоолойг сонссон. Эцэст нь 16 настайдаа тэрээр гэрээсээ нууцаар зүхтэж орон нутгийн цэргийн дарга дээр очиж би хаантай уулзах ёстой гэж шаардаж эхлэв. Эхэндээ хинч түнд итгэсэнгүй, бүгд түүнийг солиорсон гэж бодож байлаа. Жанна бууж өгсөнгүй. Тэрээр эрэгтэй хүний хувцас өмсөж, үсээ богиносхон, аюултай замыг тулан 7 дугаар Чарльз дээр очиж чадсан юм. Хаан түүнийг сорихын тулд өөрөө зарц нарынхаа дунд нуугдаж, өөр нэг хүнийг хаан ширээн дээр суулгажээ. Гэтэл Жанна хааныг хизээж харж байгаагүй мөртлөө олон хүний дундаас шууд олж очиж өмнө нь сүгдсэн гэдэг. Энэхүү гайхамшигт явдал хааныг зочирдуулсан ч Жанна хаанд юу гэж хэлсэн нь өнөө хүртэл нууц хിവэр үлдсэн байдаг. Хаан түүнд цэргийн хүч өгч стратегийн чухал хот болох Орлеаныг чөлөөлөхөөр илгээсэн юм. Ингээд 1429 оны 4-р сард Жанна цагаан хуйг дуулга өмсөж өөрийнхөө загвараар хийлгсэн цагаан тугийг барин армийнхаа өмнө гарлаа. Тэрээр цэргүүддээ бидний талд бурхан бий гэж ухуулж тэдний унтарсан итгэл найдварыг бадраав. Тухайн үед Орлеан хот нь англичуудад 7 сарын турш бүслэгдээд байсан гэдэг. Гэтэл Жанна очоод ердөө 4 хоногийн дотор англичуудын хамгаалтыг сэтэлж ялалт байгуулсан юм. Энэ бол цэргийн түүхэндх тайлагдшгүй амжилт байв. Дараагийн хэдэн сарын хувьд Жанна ялагдшгүй байлаа. Тэрээр хаан Чарльзыг дагуулan Реймс хотод очиж түүнийг албан ёсоор Францын хаан болгон дитмээ зөвлөв. Жанна ингээд амлалтаа биелүүлсэн гэдэг. Ялалт бүхэн баяр баясгалан авчирдаггүй ч Жаннагийн нэр хүнд өсгийн хэрээр хааны ордынхон түүнд атаархаж эхлэв. Ингээд 1430 онд нэгэн жижиг тулааны үеэр Жанна бүр гүндчүүдэд олзлогдов. Тэд түүнийг англичуудад асар их мөнгөөр зарсан гэдэг. Хамгийн жигшүүртэй нь Жаннагийн ачаар хаан болсон 7 дугаар Чарльз түүнийг аврахын тулд нэг жалтан зоос нэг ч цэрэг илгээсэнгүй. Тэр зүгээр л Жаннаг үхэл рүү н орхисон. Англичууд түүнийг цэргийн баатар гэж биш харин шулам гэж шүүв. Хэрв тэр бурхны элч байсан бол англичууд бурхны эсрэг дайдаж байна гэсэн үг болно. Тиймээс тэд түүнийг заавал буруу номтон гэж нотлох ёстой байлаа. Түүнийг 70 гаруй зүйлээр буруутгасны дотор эрэгтэй хүний хувцас өмснө нь бурхны хуулийг зөрчсөн гэх үндслэл хамгийн хүчтэй нь байлаа. Жанна шүүх хурал дээр маш ухаалаг хариулж байсан ч шүүх хурлын шийдвэр аль хэдийн бэлэн болсон байв. 1431 оны тэр өдөр Жанна галж атаахад тэрээр ердөө 19 настай байв. Гал дундаас тэрээр Иесус гэж хашгирч байсан бөгөөд түүнийг шатаасан ярагчин хүртэл бид гигантэн хүнийг алжглаа гэж уйлж байсан гэдэг. Түүнийг нас барснаас хойш 20 жилийн дараа Францчууд англичуудыг бүр мөсөн хөөж гаргасан байдаг. Жаннагийн эхлүүлсэн тэмцэл ялалтаар дууссан. Хожим түүний хэргийг дахин хянаж түүнийг гин бурууг тогтоон гигантэн болгосон билээ. Жанна де Арк бол зөвхөн түүхэн хүн биш, харин шантрашгүй сэтгэл, их оронч үзэл. Эмэгтэй хүний агуу хүч чадлын бэлэг тэмдэг билээ. Тэрээр 19 жил амьдарсан ч түүний нэр 600 жилийн турш цураацаар байна. Хэрвээ танд өнөөдрийн бичлэг таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.